Өнөөдрийн бичлэгээр бид хоёр шинэтэй холбоотой зүйлс хийх гэж байгаа. Хамгийн амархан арга болох цасан ширхгээ одоо хийх гэж байгаа. Өөрийнхөө хүссэн хэлбэрээр хийж болно. Жишээ энэ шиг. За. Цасан ширхэг хийхэд ийм чихний хөвгөн хэрэг болно. Тэгээд халуун цав. Тэгэл болоо. Ахицгээ. Тэгэхээр ийм 6 ширхэг урт ийм хөвгөн хэрэг болно. Харин 3 ширхэг юм жижигхэн дундуур нь хаваагаад тэгээд ингээд чүн гэд голоор нь тавина. Тэнийг явж. Одоо харин ийм 3 ширхэг чихний хөвгөнг дундуур нь хуваана. Яг рофт хийх газар дээр яг ийм руу хувааж байгаа. Ийм хоёрын цасан ширхэг бэлэн болчихлоо. Хата. Одоо хоёр дахь арга нь бол гацуур хийн. Гацуур хийхэд хатуу цаас тэгээд ийм ногоон өнгийн цаас. Ямар ч цаас Ямар ч цаас байсан байсан болно. Тэгээд халуун цав тэгээд хайчлана. За. Одоо хатуу цаасаа одоо гурвалжин хэлбэрт оруулаад өөрийн хийлнэ. илүү гарсан хэсэг нь хайчлаад авна. За одоо илүү гарсан хэсгийг нь хайчлаад авна. Яаж хайчлаад аа? Одоо энэ ногоон цаасаа ингээд хайчлаа. Нарийнхнаа штэ. Нарийнхнаа чум хайч. Чи хайчлаа штэ. Давхар шинуглаад нарийнхнаар одоо ингээ хайчлаа. Тэгэд иймэрхүү маягтай хайчлаа шүү. Тэр том гацуур хийхээсээ бас ингээ шалтгаална. Тэгээ нойлын засны голоор ч хийсэн юм болон юм арай жижигнэр. За. Тэгээд гацуураа хэрэг том хийхээс шалтгаалж энэ өөр урттай байгаа шүү. За. За энийг одоо ингээ хайжалцсан. Одоо энийг ингээд гацуурн дээр халуун цавгаар наана. Гацуур маань ингээд бэлэн болчлоо. Ийм гоё өтгөн ногоонтэй. Тэгээд орой олцсон болохоор ингээд бит хоёр маргааш чимгэлэх гэж байгаа. Ингээд сарын болгай. Надад ингэчингийн сарын болгай харагдаа. Би маш их харагдаж ногоон билүү. Энэ гэхдээ айгүй гоё. Байхад айгүй гоё мэдрэмж шиг байна. Гацуураа чимгэлнэ. За одоо ингээд яа энийг одоо яаж чимгэлсэн болж шүү. Бид нар банкар чимгэлэх гэж байгаа.
Эхлээд гэрлээ тавьсан дээр. Одоо энэ чинь орой дээр нөгөө ягаан цэнхэр гэж явж юм уу? Маань ингээ бэлэн боллоо. Одоо 3 дахь арга. 3 дахь аргадаа цасан хүн хийнэ. Цасан хүн хийхэд юу арах вэ гэхээр 2 шар тэгээд салхи бийдэг. Тэгээд тарган цав бир тэрэг уулнаа. За 2 шараа ингээд том жижиг хэлбэртэй олгоод биеийн томоор харин толгойн жижигээр хийн шүү. За одоо харин энэ цаасаа толдороо энэ цаасаа тэр шааран дээрээ тавьж агаад энэ биерээ тарган цавуугаа устайгаа хойлохгүй юу? Тэгээд тарган цавуугаа устайгаа хойлоод тэгээд биерээ дүрэнгүүтээ цаасан дээрээ ингээд бит хоёр ингээд шаараа цаасаараа ингээд бүрчлээ. Одоо харин хатсныхан дараа уулзцаа. Ингээд хатцдаг. Тэгээд одоо шаарныхаа ингээд энийг ингээд ашиглана. Энэ жоохон шалчээж ингээ хонхоос ихтэй энүүгээрээ ингээд гой алхачнаа. Чи энийг ингээд бүрээ гэж баачлаа. За юу яа. Стэ гой алхачнаа. За татаад. Чи дээгүүр ажиллах хэрэгтэй юм шиг. Одоо хашиж энэгээр одоо энэ татаад аваа. За яа, ястайгаа хэлчихлээ. Гэтэ энэ хэсэг нь жоохон сонирн болчихсон. Амсаар хэсгээ ингээд хайжлаад ингээд өөгүй гоё ингээд өөгүй болгочнаа. Одоо цасааныхаа нүдэг хийх гэж байгаа энэний тавлагаар хийх гэж. За одоо энийгээ ингээд хадан тоогоор ингээд наач. Энийгээ наачлаа. За одоо харин тэн анаа. Гарич төлчихгүй дээ. Нэгэр цасааныхаа хамрыг хийнэ. Яа дээ. Анаа эргүүлгэж тэнцлээ. Таарна манад зүүн таарахгүй юм. Ингээд л хаж. Энэ ийм илүүгээ хажчихна. Цаакана. Тэрхээ урт хамаартай байна. Яг шиг харагдаа. Жаахан хажчихаа. Одоо яг болохоор тийм үү? Тэг. Яг гоё харагдчихэ. За наа. Халуун цавгаа бэлтгэсэн. Зэдэ. Тэ. Ай, гараа. Нэг юм. Юу ч жоохон дээр. Ай, энэ. За, таваач дээ. Аюу өргөсөн. За. Яг өргөсөн.
Малгайгаа инээ жоохон хатуу болох гээд ингээд хатуу цаасан дээр хар өнгийн цаас ингээд хийгээд наагаад өгсөн байгаа. За тэгээд би бичлэг хийхээс өмнө бас хийчихсэн. За одоо хаачлаа. За одоо энэ хар цаасан энэ дээр наач. За одоо ингээд малгайны дээд талыг наагаад доод талыг наагаад ингээд болчихно. Ингээд юм байна. Тассан бай таа. Харагдаа ингээд гоё. Ган дээр улаан өнгийн тууцаар ингээд яагаад наагаад өгнө. Улаан тузаа араалт хийчихнэ. Оо ямар арт юм. Хөөе. Үгүй хаачлаа шүү. Миний орлсон малгай. Энэ яана. Oh my god. Үгүй хай. Тийм гоё илчлээ. Гар хийн, хацрын ягаан болгоно араагаал хийн, Ам хийн. Амаа ихтэй эхлээд ингээд харандаагаар ингээд зурчаад тэгээд усан бодгаар яачих зүгээр юм байна. Ээж алхи зорчиж. Ингээд амаа яг амаа ихтэй. Хацрын ягаан өгтэй болгох гэж байна. Хөө бэлэн болчлаа. За одоо дөрөвдөг харгаа. Одоо дөрөвдөг харга. Дөрөвдөг харга нь шинэ жилийн ингээд чимэглэл маягтай юм байгаа. Дуусангуудаа иймэрхүү болно. Ерөнхийдөө бол эхний ээлжинд шаар, тарган цавуу юм утас хэрэг болно. Зөөвг илбэртэй шаараа гэдэг юм байна. За ингээд шаараа ингээ үлдээчээд юм утсаа тарган цавуутайгаа усаа маш бага хийн шүү. Тарган цавуун дөрсөн утсаараа шаараа ороож өгнө. Зүгээр шаараа илгүүлчих юм шүү. Эдэ. Тэтэ мэна бат эти бассейн. Энийг өстэй хийхэд өстэй бөө юм боллоо. Энэ тарган цавуугаа өстэй хэлээд ийшээгээ ингээд хийгүүл ороод талтад бөө юм боллоо. Энийг зүгээр ингээд сүглээд ингээд ороочвол арай амар байдаг. За одоо энийг хацны дараа нь эргээд авчих. Энийг ингээд хатж байгаагүй ийм бэлууны хайрцгаар юм байшин. За ингээд энэ дотор орох байшингаа тортны цаасаар ингээд арай хамтах хайчлаад хийж ийна. Ингүүл арай гоё. Тэгээд манай тэгээд шаар хатаатай ингээ үлгөөд хатаацсан. Энийг харсан чинь шаарных нь хийн гарсан байсан шүү дээ. Энийг ингээ зураад тэгээд хайчлаад нүх гаргаж өгнө. Баярлалаа.
ажлаад авцсан. Энэ дотор нь ингээд хөвөн хийгээд өгнө. Дотор нь ийм гэрэл хийгээд өгье. Одоо энэ байшингийн хаацад жижигхэн цагаан илүү гасан утсаараа. Одоо тэгээд энийг ийм болгочихно. Тэгээд энэ халуун цавхан нэг төрхөд ингэнгүүт л ингээд ороогаад асаалтайгаа юу? Ингээд зайгүй наагаад өгнө. Ороогаад гацар минь ингээд бэлэн болцсон. Тэгээд нөгөө цагаан байшин минь айгүй том байсан байна. Ийм жижигхэн ягаан биш. Тэхэмгэлнэ. За одоо ингээд гацаараа шүрээр чимгэлнэ. Дуслаа. Гоёгац. Одоо бид нэр хоол идлээ. Ингээд бит хоёр шүрээрээ гацаараа чимгэлцэн. Одоо харин эдэрнийга байршуулнаа. Тэгээд энийга энд төвчээ. Тэгээд ийм гэрлээ гацуурн дотроо хийчихээр юм гоё харагддаг. Тэгээд инхлээд за энийга би энд яг ингээд байрлуулъя гэж бодлоо. Ой, what? Тэгээд энэ чинь анаг гэх шүү дээ. Ой, what? Бэлэр англиа. Wow. Баба. Ёо. Ийм болчихлоо. Ийм гоё ингээд болцсон харанхуйд болохоор ингээд ингэж харагдаж байна. Тэгээд эдэрнийхээ гэрлийг унтраахаар энэ нь ингээд ногоон өнгөөр ингээд гэлэлцэн. Ягаад гэвэл энэ утас маань фосфортой баггүй юу? За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Лайк, саб хонхоо дараарай. Баяртай. Сарын дөрвий. Яа. Нэг хүлээт юм байлаа.